Нүүдэлчний онцгой өв соёл, байгалийн өвөрмөц тогтцын үлгийн нутаг болсон Монгол улс бол Азийн томоохон орнуудын нэг юм. Дэлхийн хэмжээнд хүн амын нэгтрэл багтаа орны тоонд ордог бөгөөд газар нутгийн хэмжээгээр холбооны бүгд найрамдах Герман улсаас 4 дахин уудам нутагтай. Монгол улс 3 сая хүн амтай. Өнгөрсөн 20 жилд монголчууд эдийн засгийн асрын хөсөлт, нийгмийн хурдцтай өөрчлөлтийг үзсэн. Монгол улсын нийслэл Улаанбаатар олон улсын хэмжээний хот болон хөгжсөн. Энд Монголын нийт хүн амын 50% нь амьдардаг. Улаанбаатар хотод худалдаа үйлчлэгээний салбар эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь болж байна. Харин барилгын чанар, нийтийн тээврийн үйлчилгээ, эрчим хүчний хангамж, орчны бохирдол зэрэг нь энэ хотын тулгымдсан асуудлууд болсоор байна. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл нь байгалийн нөөц, ялангуяа уул уурхайн салбар юм. Эдгээр салбар олон хүнд ажлын байртай болох боломжийг олгож байна. Орчин үеийн хайгуулын технологи ашиглахын зэрэгцээ үйлдвэрлэлийн цогцлборуудыг барьж байгуулахдаа байгаль орчинд ээлтэй технологиг сонгож байна. Үүнтэй холбоотой өндөр мэдлэг чадвартай инженеруудын хэрэгцээ Монгол улсад огцом өсөж байна. Энэ бол Монгол улсын засгийн газар болон холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газар 2011 онд харилцан тохиролцож Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг Улаанбаатар хотын ойролцоо байгуулсны учир шалтгаан юм а. Тус сургуульд Герман багш нар ирж ажиллахын зэрэгцээ олон улсын багш мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг баг инженерийн боловсролыг эх орондоо эзэмшүүлэхээр хамтран ажиллаж байна. Сургуулийн хөтөлбөр нь Германы инженерийн боловсролын системд суурилсан бөгөөд оюутнууд нь таатай орчинд суралцсан нээлттэй сургуулийн давуу талыг хүртэж олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагддаг. Сургуулийн онцлог юу гэхээр үндсэндээ сургууль судалгаа үйлдвэрлэл гэсэн уралсан хэлхийг үсгэж энийг Монголд нутагшуулж байгаагаа бидний онцлог болж байгаа. Сургуулийн үндсэн хөтөлбөрүүд нь уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженерийн бакалаврын хөтөлбөрүүд юм. Үүнээс гадна шинээр үйлдвэрийн эдийн засагч, инженерийн бакалавр болон магистрийн хөтөлбөртэй боллоо. Монгол Германы технологийн их сургуулийн оюутнууд олон улсын стандартад нийцсэн бакалаврын зэрэгтээ төгсөх бөгөөд цаашид олон улсын түнших сургуулиудад магистр, докторийн түвшинд суралцах боломжтой юм. Инженер бол маш чухал мэргэжил юм. Альва улс орны хөгжилд инженерийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг учраас сайн боловсрон хүчнийг бэлтгэх шаардлагатай байдаг. Инженер хүн багаар ажиллах болон удирдах, илтгэх зэрэг олон чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг учраас бид үндсэн сургалтын хөтөлбөрүүдээс гадна оюутнуудаа хувь хүний хөгжлийн чадвар эзэмшүүлэхийг зорьсон. Инженерийн суурь мэдлэг нь хим, физик, математик болон инженерийн анхан шатны ойлголтуудаас эхэлдэг. Хувь хүний хөгжлийн чадвар сайтай байхын сацуу инженер хүн хэлний өндөр мэдлэгтэй байх нь маш чухал. Монгол Германы технологийн их сургууль нь Монголын хамгийн анхны орчин үеийн хотгонтой их сургууль бөгөөд оюутнууд нь 5 тухтай тоглог орчинд сурч амьдарч байна. Хувь хүний хариуцлагатай байдал, багийн сэтгэлгээ тэдний хувьд суур үнд зүйл нь болдог. Дотор байр, хичээлийн анги танхимуудад оюутны сурч амьдрах таатай орчныг бүрдүүлсэн учраас тэд бие даан амьдрах чадварт суралцж өөрсдийгөө хөгжүүлдэг. Одоогоор нийт оюутнуудын 32% нь тэтгэлэгтээ суралцж байгаа бөгөөд Монгол Германы технологийн их сургууль нь өмнөө тавьсан зорилготой Монголын ухаалаг, авиаслаг залуучуудад боломж олгохыг эрхэмлдэг. Манай сургууль амлал практикийг бүрэн хослуулж чаддаг яг л Герман дахь их сургуулиуд шиг. Тийм учраас бид нэр ингэж суралцах явцдаа өөрсдийнхөө зорилгыг бүрэн тодорхойлж чаддаг. Бид дэлхийд нэгэнд чадвар туршлагаараа танигдсан инженер профессорудаа хичээлээ заалгадаг учраас ирээдүйд дэлхийн түвшний инженер болж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Тус сургууль нь олон улсын уул уурхайн тэргүүлэх институт болох Германы Фрайбергийн техникийн их сургуультай нэгт хамтын ажиллагаатай байдаг. Үүнд тус сургуулийн оюутнууд ч мөн хамрагддаг байна. Фрайбергийн ашиглахаа болсон уурхайг сургуульд судалгааны хэрэглэгдэхүүн болгосноор оюутнуудад дадлага хийх явцдаа орчин үеийн лаборатори, дэвшилтэй технологиос суралцах том боломжийг бүрдүүлж өгсөн байна.